мэдээ үргэлжилж байна. Гайс хамтлаг байгуулагдсны 28 жилийн энэ онд тохиож байгаа. Тэд ойн баяраа үнэнч сонсогч үзэгчдтэйгээ хамт энэ сарын 31-нд тэмдэглэхээр болж байна. 8 жилийн дараа хийж байгаа сургууль минь баяртай тоглолтыг Fantastic Production-ы найруулагч Тамир найруулж байна. Энэ тоглолтын дээр хэлсэн. Гайс хамтлаг сургууль минь баяртай нэртэй анхны задгаа талбайн тоглолтоо энэ сарын 31-нд Social Play Park буюу хуучнаар Heat Park-д хийхэр болжээ. 2008 онд гарсан Маюби цомогтон багтсан сургууль минь баяртай дуу нь олонний хүртэл усан цагаас хойш төгсөлтийн баяр бүхэн дуулагдсаар ирсэн байна. За иймээс энэ удаагийн тоглолтоо шилдэг уран бүтээлүүдийн нэгээр нэрлсэн гэлээ. Бид нар мэрэгжлийн уран бүтээлчд учраас хизээч хийж байгаа уран бүтээлдээ залхуу хойрог хандж байгаагүй бүх уран бүтээлдээ бид нар чин сэтгэлээсээ ханддаг. Тийм учраас энэ тоглолт бол түрүүний хэлснээр маш гоё найруулгатай, маш гоё зохиолтой бидний мэрэгжлийн ур чадвар шингэсэн ийм гайхамшигтай тоглолт болно. Тийм учраас бүх хүмүүсийг хүлцэн ирээсээ энэ гоё юмыг битгий алдаасаа дурсамжаа хамтдаа сэргээгээсэй гэж хүсэж байна. Тодорхой хэмжээнд мэдээж 28 жил өөрснийхөө уран бүтээлийг тойроод өөрснийхөө үзэгчдийг бэлтгэсэн байгаа ийм том уран дуудыг би гэв гинтэр шинээр гаргах нь бол илүү зүз. Тэрний оронд яг нэгэнд хүрсэн байгаа тэр нэг өөрснийхэн тэр vibe-ийн ишээ илүү орчин цагт яаж техник технологитой холбож гоё шинэлгээр харуулах вэ гэдэг дээр л анхаарч ажиллаж байна да. Ерхий мэдээлэл даггүй тийм. Тус хамтлагийн дуучин мигмар гэр бүлийнхээ хамтар гадаад улсад ажиллаж байгаа. За ийм удаагийн тоглолцох боломжгүй гэдэг хэлж байна. За харин 2027 онд хамтлагийнхаа 30 жилийн он баяраар бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Алдаа гаргасан, алдаагаа уучлах ёстой.